Chapteli. Яаж уншиж бай чат? Chapteli юм уу, Chapteli юм уу? Chapteli. Окей. Chapteli Jump Fest-а 2026 дээр юу болов? Jump Fest гэж одоо аниме фестивал гэсэн үг. Аниме манга сонирхчдын хамгийн том арга хэмжээ Jump Fest 2026 дөнгөж сая 12 сарын 20-21-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Бэж та постэр дээр хин юм байгаа. Энэ анимег би харсан юм ихтэй үзээгүй аниме. Энэ анимег би таниад байна. Энэ болонгууд юм байна. Нөгөө төмсгээлдэг. Boruto is here. Ew. Oh, Spy Family ингэ дүүлээ чад. Тэг яагаад ч юм Yu-Gi-Oh энэ ч явж. Yu-Gi-Oh үргэлжлээд байгаа мó. Энэ бас аим санагдаад байгаа юм. Яна миний ой санаж үнэхээр дордоод байгаа юм байна. 1999 оноос хойш зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээнд аниме мангатай холбоотой цоошин мэдээллүүд гардаг учраас фэнүүд 12 сарын энэ үеийг хамгийн хүлээдэг. Харин жижиг арга хэмжээнд маш сонирхолтой үзүүштэй зүйлс гарснаас өөрийнх нь зүгээс хамгийн онцлог мэдээллүүдийг өнөөдрийн бичлэгээрээ 2026 оны хамгийн өндөр активээр цугуулж байгаа. Jujutsu Kaisen Season 3 буюу The Calling Game Part 1. Харин арга хэмжээний хамгийн онцлог үйл явдал Jujutsu Kaisen Season 3 байлаа. Цувралын эхний анги 1 сарын 8 цацагдаж эхлэх ба нийт 1 цагийн урттай байхыг арга хэмжээний үеэр мэдэгдэжээ. Мөн хамгийн чухал нь арга хэмжээний үеэр цоошин трейлерээр цацсан явдал байв. Трейлер дээр King New-ийн шинэ дуу Aiza явсан бол өмнөх тизер дээр гараагүй хэд хэдэн дөрүүд, үйл явдлуудыг мөн багтаасан юм. Үүнд мэдээж Hakari, Hoshi, Angel, Comedian, Higuruma, Registar гэх мэт дөрүүд багтана. Ямар ч тач үзээд шууд танихаар дуу оруулагчид гэвэл Zoro дуу оруулсан Nakai Kazuya, Hakari дуу оруулсан бол Higuruma Gintoki-гийн дуу оруулагч Sugita Tomokazu дуу оруулжээ. За тэгээд ямар ч тач Season 3-ийн 1 цагийн урттай эхний ангийг бүгдээрээ тун утахгүй үзэхнэ. Окей. Сүүлийн үед гарсан акшн комеди жанрын хамгийн сонирхолтой аниме яалтчгүй маш л байсан. Окей. Season 2-оос хойш баттай мэдээлэл байхгүй байсан бол арга хэмжээний үеэр Season 3 2027 онд гарахыг зарлаж, нэгэн тизер бичлэг болон постерыг цацсан. Тус Disney Divine Visionary Final Exam Arc-ыг аниме болгон гаргах юм. Маш л богино юм байна тий. Part 7 буюу Steel Ball Run бол JoJo фэнүүдийн хамгийн хайртай мангануудын нэг. Энэхүү мангаг аниме олгож Netflix дээр цацгуулсныг та бүхэн маш сайн мэдэж байгаа. Өнгөрсөн 9 сар хүртэл анхны тизерийг цацсан. Харин Jump Fest арга хэмжээний үеэр энэхүү аниме эх оны 3 сарын 19-ноос гарч эхлэхийг аль биесээр мэдээлж 2 минутын урттай анхны бүрийн хэмжээний трейлерыг цацлаа. Тус бүлгийн эхний анги мөн адил 47 минутын урттай байх бөгөөд шинэ трейлер дээр өмнөх тизер дээр гараагүй олон зүйлс ч бас нэмэгдсэн байсан. Энэхүү аниме дээр морь маш чухал элемент учраас аниме болоход хүндрэлтэй, хийгдэх хэсэг нь эргэлзээтэй гэж хүртэл яригдж байсан. Гэхдээ энэ асуудлыг CGI-аар шийдсэн. Яг нь аниме дээр CGI ороход жоохон дургуйч гэлээ. Аниме нь өөрөө чанартай байвал нэг том асуудал биш байх. Бас өмнөх тизер дээр Sandman байхгүй гэж фэнүүд нэлээд бухимдаж байсан бол энэхүү шин трейлер дээрээ Sandman-ыг харуулсан байлээ шүү. My Anime List-ийн номер 1 гэх байрыг маш удаан хадгалж байгаа Free-Ren-ийн 2 дугаар бүлэгч бас эх хонд гарах товтой байгаа. Season 2-ийн эхний анги 1 сарын 16-нд гарч эхлэх ба тус бүлэг нь ердөө 10 ангитай байхыг арга хэмжээний үеэр баталгаажуулсан. 1 сарын 16 үүнд фэнүүд нэлээд дурамчхан байгаагаа илэрхийлсэн юм. Энэ оны бас нэгэн хит акшн комеди бол мэдээж Sakamoto Days. Бүр лайв акшн хүртэл зарлагдаад маш амжилттай яваа. Тэгвэл тус аниме Season 2-ыг арга хэмжээний үеэр аль биесээр зарласан ба одоогийн байдлаар продакшны шатан дээр явж байгааг мэдгдсэн. Нээлтийн таваас эхлээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг ирээдүйд чат дараагаар цацгаажээ. Окей. 9 жил үргэлжилсэн хайртай аниме маань дөнгөж саяхан дууссан. Энэ бол My Hero Academia. Анимегээс нэлээд үйдсэн байх үед хамгийн анхаарал татаж, яг анх гарахт нь үзэж байсан цуврал маань төгсгөлөө маш сайн хийж, фэнүүд бидний сэтгэлийг хөдөлгөж чадсан. Ямар ч тач My Hero Academia маань нэгэн шинэ special episode буюу тусгай анги гаргахаа зарлаж, эх оны 5 сарын 2-нд гарахыг мэдгдсэн. Just Go Shippuden энэхүү ангийг 431 дүр бүлгээр хийх юм. Арга хэмжээний үеэр Kaiju Number 8 анимийн Final Arc-ыг аль биесээр зарлаж, продакшны явцтай байгааг мэдээлсэн. Өөр дэлгэр What Final Arc? Тэрнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд Narumi-гийн тухай, Narumi's Week at Work гэх богино хэмжээний оригинал анимег бас зарлжээ. Энэ аниме би нэг үзнэ гэж бодохгүй л. Энэ аниме би дроплчлуу үзээд дуусгачлуу. Мэдгүй үзэх дуусгал амар сул санагдаад байгаа шүү дээ. Тэгээ дроплцол юм байл да. Yoshiwara Inflames Arc бүрийн хэмжээний кино болгон ремейк хийж эх оны 2 сарын 13-нд Японд кино театруудаар нээлттэйгээр болжээ. Мөн түүнээс гадна шинэ постэр, шинэ трейлерч бас цацсан юм. За тэгээд ремейк кино учраас зураглал анимашн талаас маш чанартай болсон харагданлаа. Энэ жил Netflix дээр гарсан Devil May Cry гарсан үедээ хэсэг үзэгчдийн ярианд орсон. Миний хувьд Devil May Cry дуртай тоглоомуудын маань нэг учраас мөн Castlevania-гээс Adi Shankar бүтээсэн учраас хүлээлт маш өндөр үтсэн. Гэвч яг сэтгэлд чадаагүй, ер нь л мэд санагдсан. Гэхдээ яг хуучны эстетикийг хадгалсан, саундтрек дуунууд нь гоё гээд ягаад ч сүүдрэггүй байсан. Тэгвэл Season 2-ийн товыг Jump Fest арга хэмжээгээр зарлжээ. Шинэ сизний үед эх оны 5 сарын 12-нд гарах юм.
Shonen Jump сэтгүүлийн Dark Trio-гийн нэг Hell's Paradise Jigoku Raku эхний сизон гарснаас хойш хэдийнэ 3 дахь жил рүүгээ орж байна. Ямар ч тач сизон 2 хийх нь тодорхой болж 2026 оны 1 сарын 11-нд гарч эхлэхээр болсон. Шинэ сизны анхны тизерийг нулин цацаж өнгөрсөн 9 сард постэр болон өөр нэгэн трейлерыг цацаад байсан. Энэ аниме яах вэ? Харин Jump Fest хэмжээний үеэр шинээр орж ирж буй дөрүүдийн visual, opening дуу болон цоошин трейлерыг ч бас цацсан юм. Шинэ трейлерийн үед мөн адил өмнөх трейлердээ гараагүй дөрүүд, үйл явдлуудыг харуулсан хүлээлт үүсгэж чадсан трейлер болсон байлээ. Decent. The Dumpster Battle-аас хойш чимээ ахтай байсан Haikyuu маань Jump Fest арга хэмжээний үеэр дараагийн кино болох Haikyuu vs Chisana Kyojin киногоо 2027 онд гаргахаа аль биесээр зарлалаа. Мөн Яа, кино болоос яа. Яа кино игээдаа бэ? Өстө полилто. түүн мэдээлэлтэй зориулж нэгэн тизер бичлэгч бас цацсан юм. Үүнээс гадна мөн адил 2027 онд The Place Where Monsters Go нэртэй special episode цацгаруулжээ. Shonen жанрын их гурвын нэг Bleach, Jump Fest арга хэмжээндээр мөн адил өөрсдийн мэдээлэлээ хүргэсэн нь Thousand Year Blood War Final Part байлаа. Энэхүү мэдээлэлтэй зориулж тизер трейлер мөн цоошин постэр цацснаас гадна эх оны 7 сард гарч эхлэхийг мэдээлжээ. Яа, Bleach фэнүүд бүр гаалзуурч байгаа мэн үү? Мөн адил их гурвын нэг One Piece маань хэд хэдэн мэдээллүүдийг киноч асуудалтай гол нь амар шахацсан байхгүй юу? 25 ангитай одоо бүтэн сизон явах юмыг кино болох очингууд нэг доор хаяж 4 дахин шахдаг байхгүй юу? Үнэн тэрийг кино үзэх. Арга хэмжээний үеэр өгсөн. Eke Dark-аас хойш One Piece anime маань seasonal format руу шилжиж байгааг ихэнх нь мэдэж байгаах. Ирэх оны 1 сараас 3 сар хүртэл анимын завсарлага авч 4 сарын 5-наас эхлэн Elba Fark-аар цоошин форматтай ирэх юм. Ингэхдээ One Piece цаашид жилд ердөө 26 ангийг 2 хэсэг туван хавар болон намрын үлрэлт гаргаж байх ба ингэснээр анимын чанар сайжрах нь гарцаагүй зэ. Ямар ч тач Elba Fark-ийн тизерийг тус арга хэмжээний үеэр танилцуулсан. Мөн үүнээс гадна Netflix-ийн хийж буй live action цуврал, Chopper дээр суурилсан тизерч гэхүү бичлэгч гэхүү нэгэн видеог цацсан. Ямар ч байсан өмнө хараагүй байсан хэсгүүд болон Chopper-т дуу оруулж буй орон орны дуу оруулагчдыг онцлсон байсан. Энэхүү цуврал нь 3 сарын 10-нд Netflix дээр гарахаар болжээ. Харин арга хэмжээндээр One Piece-ийн зохиолч Oda маань фэнүүдэд зориулсан захидлыг илгээсэн ба хэд хэдэн мэдээллийг хүргэсэн. Үүнд Wit студийн нэг юм AI хийсэн One Piece-ийн нэг live action-д өгчээсэн. Тэр бүр амар шээ. Атаку дайнососа. Оо. Just Аюу дууштай. Брейк хөрдөж season 3-ын зураг авалт дууссан ба тус бүлгээр Arabasta Arc дуусгав. John Wick бихав. Үүнээс One Piece-ийн дараагийн бүрийн хэмжээний киноны ажил эхэлсэн. Мен One Piece-ийн эхний 75-ыг үзсэн. Бихав бол God Watch-гаас санагдчихсан. Тэр хүзүүний зүйлтээр зоорог бүрцэмшээд. Сар мэдгдсэн ба өөр дэлгэрэнгүй авч болохгүйг дурдсан юм. Манганы хувьд өнгөрсөн түүх дуусч одоо үе рүү иргэн очиж Аркийн төгсгөлд маш том үйл явдал болохыг хэлжээ. Үүнээс хойш үйл явдал улам ширүүсч, Laftel, галт үлэгдсэн сорвитой хүн гэх мэт зүйлсийг дурдсан ба одоо маань Асахигийн хэрээр эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болсон ч эх жил илүү сайн хичээхээ битсэн юм. Миний хэд Black Clover-ыг огт үзэж байгаагүй, сонирхдоггүй ч маргаангүй маш алдартай шоно учраас мэдээлэл хүргэх нь зүг бах. Арга хэмжээний үеэр Black Clover манга эх оны 1 сарын 5-нд цоошин 3 бүлэг гаргахаа мэдгдсэн бол маргааш нь буюу 2 дахь өдөр анимын талаар мэдээлэл өгсөн. Аниме цувралын season 2 эх онд гарахаар болсон ба цоошин постероо энэ үеэр цацжээ. Black Clover үзэл гоё явахлаа. Black Clover хэд дээр явчих юм. Би бүр анимашнээс нь тийрээд нэг юм film One Punch Man season 2 үзэж байгаа юм санагдаад дүүсэн маа. Тэгээ мангаг нь уншихад бол гоё л байсан. Би бүр I fucking love that shit. Даас миний хамгийн хайртай зурвал бол Dandadan. Season 2 маш чанартай болж ямар амар cliffhanger-тай дууссан. Одоо сайрын сайжирсан байлгүй дээ. Нэг санаж байгаах. Ямар ч тач арга хэмжээний үеэр Dandadan маань хоосонгүй Season 3 2027 онд гарахыг зарлаж шинэ постероо цацсан. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй.
Chainsaw Man Razor Arc бол миний хувьд энэ оны хамгийн шилдэг аниме кино байсан. Театрт үзсэндээ бүр маш их баярлалдаг. Би театрт үзэж чадаагүй мэдээгүй. Монголд амьдраад жоохон гонхтой штэ биш та. Монголд кино театрт биш та. Монгол кинонууд буухгүй 2 сар болоо шагаад. Яг үзье гэж бодсон юмнууд нэг 7 хоног буугаашаа. Box Office-ийн Demon Slayer шиг цөм хийгээгүйч тэрүүхэн тэндээ боломжийн өнгөрсөн гэж хэлж болно. Тэгвэл Chainsaw Man-ы дараагийн арк бол Assassin's Arc-ийн цоошин постэр болон тизер бичлэгийг арга хэмжээний үеэр цацаж продакшн ажил урагштай байгааг мэдэгджээ. Аниме гарах топ болон өөр дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй юм. Энэ жилийн хамгийн шилдэг их чагсаалтанд Gachi Akuta зүй ёсоор орно. Угаасаа манганж маш сайн, дээр нь бонстууд орж ирээд маш сайн аниме хийж дөнгөж саяхан дууссан. Тэгвэл үүний араас шууд season 2 ажил эхэлсэн мэдгдсэн ба өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Сонирхолтой нэрх онд Gachi Akutaгийн акшн RPG видео тоглоомыг зарласан нь энэхүү манга, энэ ертөнц ямар том потенциалтай харуулж байна. Угаасаа тийм сонирхолтой ертөнцид өрмөц хүчний системтэй байхад видео тоглоом болгоход болохгүй юм байхгүй. Та нарт Gachi Akuta таалагдсан уу? Надад бол бүр амар таалагдсан. Дагуу. За хамгийн сүүлийн мэдээ бол Fujimoto Tatsuki-гийн Look Back манганаас идэвсэн live action кино. Өнгөрсөн жил энэхүү мангагаар бүрийн хэмжээний аниме хийж маш амжилттай явсныг мэдэж байгаах. Манаас уг хүртэл энэ мангагаар бичлэг хийж байсан. Fujimoto Tatsuki бол яа харахгүй хамгийн хайртай мангaka нар. Энэ аниме үзчихээ яа үзээгүй те. Хайртай. Өөр кино үзсэн санагдаж байна. Live action киног мөн адил хайртай найруулагчтай маныг Koreeda Hirokazu найруулахаар болсон. Харин Jump Fest арга хэмжээний үеэр киноны анхны тизерийг танилцуулсан юм. Koreeda Hirokazuгийн хувьд хүн хоорондын харилцаа, гэр бүл, нийгмийн эмзэг сэдвүүдийг маш уран яруу харуулж чаддаг. Үнэхээр сайн найруулагч. Тийм болохоор энэ бүтээл фейлдэхгүй гэдэгт би л хувьдаа 100% итгэлтэй байгаа. Look Back журуу уран бүтээлчдийн хүн хэцүү амьдралаас гадна хоёр найзын харилцааг тодтогч харуулсан зохиол учраас үүнд Koreeda Hirokazu төгс тохирно гэж бодож байна. Slice of Life найруулагч маань энэ оны 7 сард бичсэн өөрийн бичлэгийг арга хэмжээнд явуулсан ба энэхүү бичлэгийг хамтдаа үзцгээе. 映画監督の是枝裕和です。僕は今ですね、藤本辰樹さんのルックバックの実写映画を撮影しております。撮影残りあと1日です。多分。完成は2026年、2026年の公開になると思います。出来上がりましたらぜひ劇場でご覧いただければと思います。よろしくお願いします。よろしくお願いしまルックバックとの出会いはですね、新幹線で京都から帰ってきた品川駅で、ちょっとフラット本屋さんに入った時に平積みにされてまして、でなんとなく表紙の絵に惹かれて手に取って買いました。でその晩一気に読みました。同じ、ジャンル тархиндаа нэг mental blockтэй Stranger Things үзэхгүйд нэг юм Stranger Things-ийн нэг өсвөр насны октоодын л үздэг те 13 Reasons Why шиг төсөөлөд өгдөг болохоор яагаад ч юм үздэг. Тэгээд одоо бол мэн олонгууд тийм manly юм шиг үзэж байгаа. I'm watching Sopranos. は違いますけれども、漫画と映画と違いますけれども、同じ作り手としてもう背筋が伸びるというかですね、作り手の覚悟が伝わってくる作品で、きっと藤本さんこの作品書かないと先へ Sopranos үзэж байгаа. Тэгээд юу үзэж байгаа? Rick and Morty үзэж байгаа. Rick and Morty ч нээр богино юм билээ шүү дээ. Үзээд би талдаа орсон шүү дээ. Өглөөний цаг ууж явах та хоолоо хийж явах та үзсээр байгаа. Rick and Morty одоо season 3 episode 10 season 3 дууссан юм биш шүү дээ. Rick and Morty-гийн тэр анги бүр үнэхээр гоё анги байсан. Бүр үнэн ямар гоё анги вэ гэж хайсан чинь өөр IMDb дээр 9.8 байсан баха. Тэр үнэн гоё шаасан анги. 進めなかったんだろうなっていうそんな気持ちが痛いほど分かりました。なので、最初はとにかくお会いしてこんな作品を書いていただいてありがとうございますというのをお伝えしようと思ってあったんですけど、お伝えして帰り道にプロデューサーとやるかっつって、これもうやらないわけにいかないなっていうふうに僕も覚悟を決めまして、取り組ませていただきました。 За ингээд 2 хоног болж өнгөрсөн Jump Fest 2026 арга хэмжээнд дээр миний зүгээс сонслох мэдээллүүд энэ байлаа. Мэдээж өөр миний үздэггүй сонирхдаггүй алдартай бүтээлүүдийн талаар мэдээлэл маш их байсан. Мэдхгүй зүйлээ ямар мэддэг юм шиг ярилтаа нэшгээд тэдгэрийг нь дурдлаггүй өнгөрөөлөө. Харин та хэд аль мэдээлэл нь илүү сонирхлыг чинь татснаа доор комментоор үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. За чи хэрэгтэй мэдээлэл авчлаа. Тэгээ манийх нь хүлээлт юу юм? Jujutsu Kaisen-ы талаарх мэдээ сонирхолтой байлаа. I want Jujutsu Kaisen үзнэ, Bash үзнэ, JoJo үзэхгүй, Frieren үзнэ, Sakamoto Days үзнэ, My Hero Academia бараг үзчих магадгүй л ах. Kaijo үзэхгүй, Gintama үзэхгүй, Devil May Cry үзчих магадгүй, Haikyuu
кино үзсэн. Энэ бол disappointing мэдээ байлаа. Bleach ер нь бараг үзэхгүй баха. Гэтэ сүүлийн 2 season амар гоё л гээд байгаа. One Piece бол үзэхгүй юм байна л өнгөрсөн. Black Clover бараг үзэхгүй л бах. Дан угаасаа дараагийн жил гэсэн. Chainsaw Man бол maybe гарах нь үзэх бах. Ичекута юу ер нь бол үзчихил бах.